Сайн байцгаана уу? Бокигийн тэмдэглэлд тавтай морилно. За өнгөрсөн 2 дугаард та бүхэнд Вьетнам улсын хойд бүс нутаг, за мөн төвийн бүс нутгийн Хоян хотын уламжлалт өв тээгчдийн талаар үзүүлсэн. За энэ удаад бид сүүлийн дугаартаа Данаан хотоор хамтдаа аялах болно. За Данаан хот гэхээр хүмүүс ихэвчлэн далайн эрэг, зөөлөн шаргал, илс ийм л зүйлээр төсөөлдөг байх. Яг үндэ энд илүү өөр зүйлийг мэдрэх юм боломжтой байдаг. Тодруулж хэлэх юм бол загасчдын залбирлаа үлддэг. За бас юу гэдгийг өөрсдийнхөө аян замыг даатгадаг соншаа гэж хойг дээр барилах Бодисатвагийн хөшөө. За мөн түнчлэн Данаан хотын музей, Данаан хотын уран зургийн галерей зэрэг өөр ертөнц, өөр хэмнэлийг та бүхэнд бас үзүүлэхээр зэхлээ. Тэгэхээр энэ удаагийн дугаарт хамтдаа байж арай өөр хэмнэлийг та бүхэн олж үзээсэй гэж хүсэж байна. Ингээд нэвтрүүлгээ эхлүүлье. Далайн эргийн дагуу алхахад Данааны зүүн хойд захын уулын оройгоос цагаан дүрс тодрон харагддаг. Энэ бол Lady Buddha буюу Вьетнамын хамгийн өндөр Бодисатвагийн хөшөө. Өндөр нь 67 м, барагцаагаар 30 давхар барилгатай тэнцэх бөгөөд суур линхуа цэцгийнх нь диаметр 35 м. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ хөшөө зүгээр нэг чулуун дүрс биш юм. Дотор нь 17 давхар байдаг бөгөөд дээд давхраас нь Данаан хотыг тэр чигт нь харахаас гадна далай, ойт улсыг харж болно. Мөн бурхан доторх бурхан гэж нэрлэгддэг онцлогтой хөшөөний тэргүүн дээр тусдаа 2 м өндөр Шакчамуни Буддагийн дүр бий. Түүхийн талаар бол Нивэн гүрний Минман хааны үед Сончрой хойгийн илсэн ирэг дээр Буддагийн дүр урсаж ирсэн гэдэг. Орон нутгийн загасчид үүнийг Тэнгэрийн тэмдэг хэмээн үзэж тахилгын байшин барьсан цагаас хойш далайн давлгаа тайвширсан гэх яриач байдаг юм. 2004 оноос хойш энд ямар ч хар салхи болоогүй гэж орон нутгийнхан итгэдэг бөгөөд загасчид далайд гарахаасаа өмнө энд залбирдаг уламжлалтай. Барилгын ажлын явцад хөшөөний толгойд 7 өнгийн гэрэл 13 удаа харагдсан гэж хийдийн ламнарч бас гэрчилдэг гинлээ. Сончрой хойгийн ой дундуур буцах замдаан улаан өвдөгт сармагчингуудтай таарчжуулах юм. Энэ газар бол Данаан хотын амар амгалангийн бэлэгдэл болсон тийм л дурсгалтай газруудын нэг юм а. За би яг Данаан хотын Сончрой гэж нэртэй хойг дээр оршдог хүмүүсийн мэддгээр бол Lady Buddha буюу Бодисатвагийн хөшөөний ойрхон сууж байна. За энэ хөшөөг бол 2004 онд анх барьж эхлээд 2010 онд ашиглалтанд оруулсан. За яг энд байдаг бас өөр буддийн нэг сүм нь бол маш алдартай юм сүм байдаг. Энэ сүмийн хувьд эртнээс одоо хүртэл хүмүүс шүтэж энд ирж эргэл мөргөл хийдэг хэвээр байгаа. За энэ сүм Данаан хотод төдийгүй Вьетнам улсад оршин суудаг, амьдардаг буддийн шишинтнуудын хувьд бол бас нэлээд түүхэн ач холбогдолтой ийм сүм байгаа юм байна. За сүм болон бусад ойр орчимд байх түүх дурсгалын газрууд бол жуулчдын хөлд жилийн 4 удаа улиралд мөнхийн дарагдах ёстой байдаг. Яагаад гэвэл энд орчны хувьд бол маш таатай сайхан. За яг далайн ус руугаа харсан ийм хойг байгаа. За энэ бол Бодисатвагийн хөшөөний
одоо хойд хад талаас баруун хойд талаас нь харуулж байгаа эсвэл. За ингээ урагшаага болвол далай харагдана. (1989) онд Дарав хаан үдсэглэнгийн өрөөнөөс эхэлсэн музей 2025 оны 3 дугаар сард хотын эрх чөлөөний 50 жилийн ойг тохиолдуулан бүрэн шинжлэгдэж нээлттэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл намайг очиход шинээрээ байсан гэхэд болно. 27,000 түүхийн олдвор үзмрээс нарийн шалгаруулж авсан 3,000 олдвор 3 давхарт 9 сэдвийн хүрээнд дийлгэгдсэн байдаг. 3D дүрслэл, AR, VR технологи, интерактив дэлгэц ашиглан түүхийг бодит мэд үзүүлдэг хэсэгч бий. 1-р давхарт Сай Хуэн, Чам, Дай Вит зэрэг эртний соёл иргэншлийн олдворууд байдаг бол 2-р давхарт дайны дурсамжийн орон зай, Франц болон Америкийн эсрэг тэмцлийн 100 гаруй олдвор, жинхэнэ үзмрүүд, тулалдааны газрын зургуудыг дэлгэсэн байна. Музейд үндэсний 3 эрднийг хадгалдаг. Лайнги булшны хагас эрдний ховор чулуун зүйлт, Хинду шашны бурхан Шивагийн толгой, мөн Лайнги булшны алтан зүйлтний цуглуулга. 3-р давхарт 30 суудалтай кино танхим байдаг бөгөөд Данааны тухай баримтат кино үзэж болно. Музейд зочлоод гарахад Данаа нь бол зөвхөн далайн эрэг, гүүрний хот биш. Хэдэн зуун жилийн тэмцэл, олон соёлын огтлолцлоор бүтсэн хот юм байна гэдгийг мэдэх болно. Данаан хотын уран зургийн галерейн төв болон уулын бүс нутгийн анхны нийтийн уран зургийн музей бөгөөд 2014 онд үүсгэн байгуулагдсан. Жижигхэн боловч ач холбогдол өндөртэй тийм л газар. 1185 м2 талбайд 3 давхар үдсэглэнгийн танхимтай бөгөөд нийтдээ 1000 гаруй орчин үеийн уран бүтээл, уламжлалт, гар урлалын зүйлс хадгалагддаг. 2-р давхарт Вьетнамын олон жилийн тусгаар тогтнолын тэмцлийг уран зургаар дүрсэлсэн онцгой бүлэг байдаг. Эдгээрээс Франц, Япон, Америкийн эсрэг дайнууд нь ер бусын ганцхан Вьетнамд л харж болох уран зургийн төрөл болсон байдаг. 3-р давхарт Кото, Бахнаар, Содан зэрэг уулын үндэстнүүдийн уламжлалт, маск, гар урлал, угсаатны идэл хэрэгслүүдийг дэлгэсэн байна. Тус галерейд сар бүр шинэ үдсэглэн гардаг учраас очих бүрдээ өөр зүйл харах боломжтой гэсэн үг юм.
Надтай Бокигийн тэмдэглэлээр Вьетнам улсад 3 дугаараа туршид хамтдаа аялсан хүн бүрд маш их баярлалаа. Тэгэхээр хойд нутгийн хажааны өндөр уус, цайны модод, хойяаны өв тэвчдээр дамжаад эцэст нь Данааны Бодисатвагийн тайван амгалан харцсанд хамтдаа хүрлээ. Ер нь бол богино хугацаанд хурдан аялахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол Вьетнам улс тийм таатай санагдахгүй байж болох юм. Хэдий тиймч энд байгаль нь, хүн нь, түүх нь, хоол нь бүгдээрээ чангаар ирдэг. Тийм л учраас энэ улсад хэдэнтэй очиж аялсан байсан ч одоо хүртэл очиж үзэх юмсан гэж бодож байгаа газар бишгүй үлдэж байна. Бокигийн тэмдэглэл энэ хүрээд өндөрлөхгүй цаашаа үргэлжлэнэ. Би дараагийн аяллуудаа одооноос нэгт Нимбай судалж бас дээрэс нь төлөвлөж байна. Та бүхэн ч бас надтай хамт санаа бодлосоо хуваалцаасаа гэж хичээнгүйл үсэ. Та бүхэнд миний нэвтрүүлгүүд таалагдсан болвол лайк дарж, subscribe хийхийг хүсье. Ингээд дараагийн дугаараар хэрэгэ уулзтлаа баяртай.